Далайд ер бусын чимээгүй ноёлон. Эрэг даган олон зуун жил амьдран ирсэн Кэсэнума хотын иргэд Япон даяар аимшиг цунамигийн гамшиг удахгүй нүүрлэх тохиолдлыг яах мэдхүлээ. Одоогоос жил хагасын өмнө Японы зүүн хойд талын далайн эргийг нэмсэн аимшиг цунами олон хот сүрэнг бүрхэж 30-аад мянган хүний амийг авч чадсан юм. Тэдгээр хотын нэг 75 мянган оршин суугчтай Кэсэнума хотоос л гэхэд 1500 иргэн осолдож орос сургаггүй алга болсон байна. Одоо энэ гамшигын дараах бүтээн байгуулалт эд явагдаж байна. Байшин барилга, машин тэрэг гээд замдаа таралцсан бүхнээ хуу хаман зомгол шиг шидэлж байсан хүчит том давлгаа ямар их аимшигт сүрэл дагуулсныг бид зүрх түгшин харсан. Энэ аврах том хөлгийг зүгээр л хүүхдийн тоглоом шиг хаман таарсан бүхнээс үтгсэн гэхээр зүрх түгшмээр. Хотын иргэд энэ хөлгийг зөөх эсвэл байгалийн гамшигын хор ушгийг хизээж мартах учиргүй хэмээн үзмэр болгон байранд нь үлдэх хэсгээ шийдээгүй л гэнэ. За та бүхэн далайн эргээс 2 км-ийн зайд энэ хөлөг онгоц байгааг харж байна. Кэсэнума зүүн хойд арлын, зүүн хойд эргийн олон хотуудын адилаар тэр цунамид автагдсан хот мөн. Тэгээд энэ чэнэс далайн эрэг тэнд байхад наашаага 2 км авчираад энэ том хөлөг онгоцыг ингээд энд орхисон. Энэ хотод 75 мянган хүн амьдарч байсан хот. Өнөөдөр сургууль байгуулсан 30 орчим мянган хүн байгаа. Тэрнээс 1.5 мянган энэ хотын хүмүүс гэж хотын дарга ярьсан. Ер нь бол одоо энэ хотыг ахиж сэргээж хийхин тулд далайн эрэг дээр байгаа газруудыг дунджаар 75 см бүх газрыг дээшээ болгохгүй тийм хэмжээд доошо суусан байна гэж хэлсэн. Тэгэхээр тэр далайн эрэг дээрээ хавтан хамгаалалтууд бариад тэрнийхэн дараа бид хотоо дахиж босгоно. Гэтэл газраа тэгшлэх ёстой гэсэн ийм асар том маш их зардал та ийм ажил хийн гэж ярьж байна. Байгалийн гамшигт өртсөн газруудаас манай дүүрэл гэхэд дээд тал нь 5 м газрыг тэгшлэн өндөрлөх технологийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн хашилтгийн одоогоор гамшигын дараах бүтээн байгуулалт тийм сайн явагдахгүй л байна. Дөнгөж эхэлж байна гэх үү дээ. Япон ард дундуураа өндөр уултай далайгаар хүрээлэгдэж хүн ам суурилсан гэж бодохоор уул далай хоёрын хооронд л жаахан газар байна гэсэн үг. Иймээс далай катаж шинэ хиймэл арлууд бий болгож байсан. Тэр бүх хиймэл арлууд мөн цунамид өртсөн.
起し寄せる津波の力っていうのは自然の力ですから、ここ全部流されているっていうことでね。 8 үеэрээ далаад загасчлан амьдралаа залгуулж ирсэн Кавамура-сан тэрээр нүд ирэмхийн зурал дэлхий хөмрөх мэт бүх зүйл өөрчлөгдөхөд итгэж ядан зогссон гэжээ. Аж ахуйтай хэрэгэлдэг хідэн завийг нь нэг уулын билээс нөгөө уулын цаад руу чулуудсан гэж халаглан ярьж байна. 3 дугаар сарын 11-нд Меншику бодол буухад газар хөдлөлт болсон. Газар хөдлөлт намжсны дараа гадагшаа гараад харахад манай ойр орчмын байшингууд эвдэрж урсаж байсан. Одоо бидний хажууд далайн ирэг байна. Тухайн үед далай усаад эндээс тэнд харагдах хад хүртэл нэлээд хол татаж авсан. Тэрийг хараад ээж авыгаа дагуулад уулын орой руу гарсандаа Багдад цунами ирэх юм бол аль болох өндөр газар руу зүхтаах хэрэгтэй гэж сонсож байсан юм. Хажуугаас ирэх давлгаа нь илүү хүчтэй байсан болохоор далаагаас шууд ирэх давлгааг цохиж яг манай гэрийн урд 2 давлгаа мөргөлдсөн болохоор цунами нь манай хажуугаар явж өнгөрсөн. Ингэж л манай байшин азар үлдсэн юм та. Одоо буудын наалтын мод ингээд далаа харахыг саад болоод ишээ тий. Тэрийг хүмүүс тайр гэдэг байхад нь та тайрахгүй байсан гэж сонссон. Нэг удаа бол тайрч байсан. Гэхдээ дахин ургаад далаа харагдахгүй болсон. Тиймээс ирсэн зочид маань байнга л эд модоо тайрчих юм бол танаа буудлаас далаа их сайхан харагдах байх таа гэдэг байж үлээ. Харин цунамигийн үеэр энэ модны ачаар манайх руу цунами орж ирлгүй аврагдсан гэж боддгийм. Тиймээс дахиж тайрахгүй гэж бодож байгаа. Тэгээд ахад одоо цаашаа яаж загас барих юм тэгээд Яаж иж угаад л шинэ усан онгоц худалдаж аваад далайд гарна да. Япончууд давсыг хүндэлдэг, ариусгах шидтэй эдэний дэжээ гэж үздэг юм байна. Хүндэд давс бэлгэлэх нь гай барцтаас хамгаалж, ариун үлэг бэлэгдэн юрууж бүг илэрхийлдэг ажээ. Далайн эрэг дагаж амьдралаа залгуулдаг Кесенума зэрэг олон хотын иргэд зөвхөн загасчлахаас гадна шорвог усыг татаж, давсны талбай байгуулан тараан хатаагаад, цуглуулаад авсан давсаа нутгийн гүндэх тариачдад зардаг уламжлалж мөн байжээ. Уургац муу ганцудад нэрвэгдэн гай зовлон тохиолдож, өлсгөлөнд нэрвэгдсэн цагт Кесенумагийн давсыг долоож хордсон гэдэс дотроо цэвэрлэн амьд үлдэж байсан түүхтэй гинэ. Кесенума хотод төвд Японы загасчдын нийгэмлэгийн хуулийн зөвлөхөөр 40 жил ажилласан Майнарух компани ерөнхий захирал Тодо Хидоши, мөн компаниг гүйцэтгэх захирал Йошизаки Сайкинаар Монголоос 5 гэр онгоцоор авчран Монгол оюутнуудаар бариулан орон гэргүй улсан иргэдэд тусалж байжээ. Тусалсан энд ийм гамшиг болсны дараахан та Монголоос гэр авчирсан. Яагаад тэр гэрийг юунд хэрэглэсэн? Би гамшигын дараа олон хүн орох хоронгүй болж хорогдох байранд амьдарч байхыг харсан. Тэр үеэр Монгол гэр илгээвэл ямар вэ гэсэн санал ирсэн учраас Кесенумагийн хотын дарагтай зөвлөөд Монголоос 5 гэр захиж авчируулсан. Тэгээд өөрсдөө барьж чадахгүй учраас Японд сурч буй 5 монгол оюутны тусламжтайгаар гамшигын газарт барьсан. Энэ тухай манай хэвлэл мэдээлэлээр ярьж ирсэн. Гэр барилаа гэж. Тэгээд энд байгаа хүмүүс Монгол гэрийн тухай бас нэлээд ойлголттой болсон гэж ойлгосон. Монгол гэр очих хүртэл хотын хүмүүс дотор амьдралдаа Монгол гэрийг өөрийн нүдээр харж үзээгүй хүн олон байсан. Тиймээс тэд маш их баяртай байсан. Монгол гэрийг барьсны дараа гэр бүлэрээ түр амрах байр болон хүүхдийн тоглох өрөө болгосон. Хотын ард иргэд ихэд баяртайгаар талархалтайгаар хүлээн авсан. Гэрт гэр бүлэрээ амрах захиалга нь хагас жилийн захиалга авчихсан байсан. Тэр гэр одоо хаагаа. Хэсэг хугацааны дараа төр орон сууц баригдаж эхэлсэн бөгөөд гэр барьсан газарт ч төр орон сууц барих шаардлагатай болсон болохоор тэр 5 гэрийг хураагаад агуулгад хадгалж байгаа. Энэ олон жил ийм хүний төлөө өмгөөлөгч хийсэн байгаа. Энэ таны энэ тэмдэг энэ Япон хүний өмгөөлөгчийн тэмдэг өөрийн номертэй. Тэгээд энийг ямар хинд өгдөг энийг? Энэ тэмдгийн ард номер шивсэн байгаа.
Өмгөөлөгч бүрд өөрийн гэсэн номер байдаг. Миний номер 11384. Энэтэй давхцсан ижил номер гэж байхгүй. Нэг хэлэх зүйл байна. Намайг төрөх үед миний нуруунд дээр хөх толб байсан гэж ээж маань хэлж байсан. Тиймээс миний өвөг дээдс бол Монгол гэж боддог. Та тийм хөх толботнуудын нийгэмлэг гэж байгуулсан байгаа. Зарим хүмүүс тэр нийгэмлэгийн Монгол дахь тийм салбарыг байгуулнаа гэж та ярьж ирсэн. Тэгээ тэргээр юу хийх юм? Дэлхийн хөх толб байдаг гэж өчигдөр анхудаа Монголын элчин сайд Хүрэл Баатаргаагаас сонслоо. Япончууд бид ч гэсэн хөх тэмдэгтээ төрдөг тул Японд энэ нийгэмлэгийн салбарыг байгуулах ёстой гэж бодсон. Тэгээд дэлхийн хөх толботнуудын нийгэмлэгийн олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар зохион байгуулах хүсэл мөрөөдөлтэй байна. Сайн юм байна. Мэдээж тэр үед Перу, Унгар дэлхийн өнцөг булан бүрээс хөх толботонгуудад цуглах бах. Хөх толботой хүмүүс цуглах юм аа. Аригато гозаимас. Аригаtou гозаимас. Энд Монгол улсын баруун хэсэгт байрлах Овс ангийн давс цумаас гаралтай 1580 кг жинтэй жамц давсыг Шинтө урсгалын сүмд хадгалж байна. Авраг давсыг Тоодасан, Йошизаки-сан хамтран Кисэнумагийн ард иргэдэд сэтгэлийн өглөг болгон бэлгэлсэн байна. Анх 2005 онд Айчи хотод болсон дэлхийн үзэсгэлэн худалдааны үеэр Монголын үзүүрийн танхимд тавьж байсан гин. Дараа нь Йошизаки-сан олон жилийн турш агуулгах түрээслэн хадгалжээ. Буддын Шинтө урсгалын сүмийг цунамигийн гамшигт өртсөн олон мянган хүнд итгэл найдварын цул бадраач чадсан авраг жамц давсан зориулан босгосон гэдгээ. Жамц давсыг хадгалах энэ сүм хотын баруун захад орших Алтан уулын бэлд бий. Алтан уулнаас Япончууд Мэйжигийн үеэс гар аргаар алт олборлож байсан гэдгийг. Нэгэн түүхийг хүрнэхэд эндээс том цул алт олон гарч хамгийн их жинтэй нь 83% агуулмжтай 225 кг авраг нэртэй алт гарч олонний анхаарлыг ихэд татаж байсан гэдэг. Энэ давсыг Айчигаас Токиод авчраа та хадгалж ийсэн. Тэгээд ягаад наашаага ингэж өгөх болсон? Тэрний та тэр яг ийм давсыг тэр гамшигын дараа ийшээ өгнө гэдэг тухайга ярьж өгөөч. 今までいろんな貝がたくさん帰ってきてた貝に 2005 оны Айчигийн үзэсгэлэн худалдааны үеэр хэрэгэлсэн том жамц давс байсан бөгөөд үзэсгэлэнгийн дараа 7 жилийн турш энэ давсыг Токиогийн агуулгад хадгалсан. Олон хүн худалдаж авахыг хүсч байсан. Гэхдээ би зараагүй. Харин гамшиг өртсөн Кисэнума хотын төлөө зориулъя гэж шийдсэн. Япончууд эрт дээр үеэс давсыг ер нь муу муухайгаас хамгаалахаас гадна хүний бие сэтгэлийг ариусгагч гэж үздэг. Тэгэхээр одоо энэ хотынхан энэ гамшигын дараа өөрсдийнхөө одоо энэ гамшиг зовлонгоос ингээд арилгаад тэгээ сайн сайхан ирээдүйнх бэлэг тэмдэг болгоход Монголын ийм жамц тавс ийм онцгой үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгээ тэрийг та өгсөн хүний хувьд энэ хотыг талархаж хүлээж авсан юм байна. Тэр тухай ярьж өгөө. Анх гамшигын дараа миний танил өмгөөлөгч Тоодо Хитоши гамшигын үеэр Кисэнума хотын хоргодох байрны хүмүүст зориулж Монголоос 5 гэр авчруулж Кисэнума хотод бэлгэлж байсан. Тэр үеэс би Кисэнума хоттой холбогдож жамц давсаа бэлгэлэх санаа төрсөн. Тэгээд таныг давс өгье гэхээр энэ хүмүүс зүгээр тэр давсыг бэлэг дэмбэрэл болгоо сайхан хүлээж аваад тэгээд бас давсаа сүм барина гэж ярьдаг нь ямар ч. Гамшигын үеэр энэ хотод 1500 орчим хүн нас барсан. 1500名が亡くなってる。 Давс нь муу муухайгаас хамгаалах, бие сэтгэлийг ариусгадаг гэдэг утгаар миний бэлгэлсэн жамц давсыг хотын ард түмэн бэлгшээгээд цаашдаа хотын гамшигаас хамгаалах сүм болгоё гэсэн санал тавьсан юм. Монголоос та авчраад энд өгөөд энд чинь бол зөвхөн энэ хотыг биш. Танай улс орны бусад ийм гай гамшигаас зайлуулах бэлэг тэмдэг болсон бидийг талархаж байгаа. Танайх ингээд
одоо энэ том зовлон тохиолдсон байсан ч гэсэн хүмүүс чинь ингэж хэлсэн надаа. Биднийг бол энэ яг үдэ зарим материалын хохирол болсон. Гэтэ сэтгэлээрээ бид даван тулах зориг шаталтай гэж энэ хүмүүс ярьж явах юм аа. Гамшигын дараа сэтгэл санаагаар унсан хүн ч байсан. Тийм үед нь цагаа олж бэлгэлсэн гэж бодож байна. 350 сая жилийн настай энэ жамц давсан эдгээр хүмүүст сэтгэлийн дэм өгөх, мөн энэ давсанд хүрсэн хүний бие сэтгэлийг ариусгаж, энэ хотыг гай гамшигаас хамгаалах, залбирах, мөргөх газар болоосоо гэж хүсэж байна. (2012 оны 10 дугаар сарын 28-нд энэхүү музей болон жамц давсан сүмийн нээлттэй зэрэгцэн давхар баяр тохиосон. Энэ ёслолд тус хотын иргэдийн хурлын гишүүд, хотын дарга, Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд Хүрэлбаатар, улсын хурлын гишүүн асан Сэдванчиг нар оролцсон юм. Япон хүмүүс Монголын тал нутгаас ирсэн энэ аврах том давс хотыг маань ариусгаж, гай зовлонгоос ангижруулан, сэргээн босгалтын ажилд сэтгэл санааны дэм болж байгааг тэмдэглээд, ардын сайхан ая дуугаан өргөн, бага ангийн сурагчид бөмбөрийн цохилтоор түрсэн утга төгөлдөр сайхан өдөр болж өнгөрлөө. Монгол-Япон хоёр улс ойр дотн харилцаатай байдаг. Манай Монгол улсыг хамгийн хүнд хэцүү үед Япон улс бүх талын тусламж дэмжлэг үзүүлж байсан учраас монголчууд Японы ард түмэн та бүхэнд үргэлж талархаж байдаг. Тиймээс 2011 оны 3 дугаар сарын 11-ний цунамигийн гамшигын үеэр Монголын ард түмэн нэг өдрийнхөө цалинг хандив болгон илгээж байсан билээ. Энэ удаад Кэсэнома хотын алтан уулын дэргэд Монголын жамц давсыг сүмд залж Кэсэнома хотын нэгэн өвөрмөц шүтэнэ болгож яваад баяртай байна. Цаашид энэ жамц давс Кэсэнома хотыг аюулт гамшигаас хамгаалж, хоёр орны ард түмний найрамдалт харилцаа бүхий л талаараа өргөжн тэлж, сая тоглолт хийсэн хүүхдүүд шиг цэцэглэн хөгжих болтугай. Ер нь Япончууд альва зүйлд ихэд талархалтай ханддаг нь алхан тутамд ажиглагдана. Тэд дайчин, хөдөлмөрч, нугаршгүй зантай ард түмэн билээ. Энэ нутгийнхан ол заммаг арвин ихээр загсчлаад хамажинку дуугаа дуусаар эрг рүүгэн буцан ирэхэд тосгоноороо угтан авч том баяр хөөр хийдэг гэжээ. Яг л үүний адилаар тал нутгаас авчирсан жамц давс маань удалгүй хамажинку дууных нь нэгэн төрлөг болж Япон үндэсний сэтгэл зүрх нь эгшиглэх болтугай.